заяат Монгол төмний минь сэтгэл нь тэнэгэр ухаан нуужин харцсан өөдөө байх болтугай. Сайн цаана уу залуусаа. Тавхлын орон мэд хүргэе. Сайн цаана уу. Эрхэм үндэт зочдоо GCI Монгол байгууллагын 2022 онд хэрэгжүүлж буй туг төслүүдийн нэг болох Mentorship for Ice төсөл нь 2019 оноос GCI Централ салбар байгууллагын хэрэгжүүлж ирсэн Mentorship for Active Citizens төслийн зорилттой бүлгийн хөрөө болон агуулгыг баяжуулсан төсөл билээ. Монгол армийнхоо ирээдүй болсон залуучуудыг хурдцтай өөрчлөгдөж, үсрэнгүй хөгжиж буй энэ цаг үед бэлтгэж, сургаж, чиглүүлэх зорилгоор энэхүү төслийг албан ёсоор эхлүүлэхэд бэлэн боллоо. Өөрийнхөө өнгөөр тод гэрэлтэж, ганцаараа биш, хамтдаа хөгжиж, илүү сайхан гэрэлт ирээдүйг бүтээцгээе гэсэн агуулгыг логондоо шингээж GCI Монгол байгууллагын үүсгэн байгуулагдсан 30 жилийн ойг бэлэгдэн 30 ментийн 30 ментортой гишүүдийн дотоод хөгжил хандсан шилдэг JC-чин бэлтгэх GCI Mentorship нийгэмдээ эерэг өөрчлөлт бүтээх идэвхтэй манлайлагч иргэн бэлтгэх Mentorship for Active Citizens GCI байгууллагын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд залуу амжилттай бизнес эрхлэгчдийн бэлтгэх Mentorship for Rise гэсэн 3 чиглэлийн хүрээнд энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Mentorship for Rise төслийн нээлтэд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдоо та бүхэнд танилцуулан алдаршуулъя. GCI Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Жадсан Норвегийн Дамдын Цэрэг. GCI Монгол байгууллагын үүсгэн байгуулагч 1992-1993 оны үндэсний ерөнхийлөгч Дэнчиг доржийн Галсан Баян. GCI Монгол байгууллагын 2019 оны үндэсний ерөнхийлөгч Гамбатын Мөнхөрдөн. GCI Азийн болон бүсийн хөгжлийн зөвлөлийн 2021-с 2022 оны дарга GCI их хүрээ салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч их жаргалын Одон Томлог. GCI Монгол байгууллагын 2022 оны тэргүүндэд ерөнхийлөгч Содномор Ринцэнгийн мөнх дэлгэр. GCI Монгол байгууллагын 2022 оны бизнес хариуцсан хэд ерөнхийлөгч Долгормагийн Тамир. GCI Монгол байгууллагын 2022 оны төсөл хариуцсан хэд ерөнхийлөгч Зидаюши Төвшин Жаргал. GCI Монгол байгууллагын ерөнхий найрамдчгийн дарга Одхон чулууны Наран Баатар. GCI Улаанбаатар салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Дамдын Жавын Яма. GCI Капитал салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Инх төрийн Баасанжав. GCI Централ салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Отхон баярын Амарболт. GCI Лидер салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Цогтын Чинзөрөг. GCI Chairman салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Гантөмрийн Батамагдан. GCI Eco салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Алтан гацсын Болто. GCI Нарийн салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Жаргал сайхны Игцүүх. GCI Конгресс салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Мягмарын Отхон Баатар.
JCI Impact салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Батбаатрын Гампүрүү. JCI Nomadic салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Дандан Орчин Тулгаа. JCI Grand салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Эрдэнэбаярын Инхрима. За мөн Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх удирдлагын академийн захирал Дулам сүрэнгийн сүрэн чимэг. JCI Central салбар байгууллагын 2019 оны ерөнхийлөгч JCI Active Citizens төслийн санаачлагч Бат Эрдэнэийг заяанаар хүрэлцэн ирсэн байна. За мөн Mobicom корпорацийн маркетинг хариуцсан дэд захирал Кожи Курушима. Мөн Mobicom корпорацийн хүний нөөцийн захирал Баатархүүгийн соёл чимэг нараа хүрэлцэн ирсэн байна. Тавхан талархал төвшүүлье. За мөн одоо манай бусад ментинер болон менторууд хүрэлцэн ирсэн байна. Бид та бүхэнд Mentorship for Ice төслийн нээлттэй хүндэтгэл үзүүлж хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо танилцууллаа. Харин одоо эндэрт JCI Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Жансан Орын Дандан Цэрэн таныг хүндэтгэн мөрж байна. Төслийг нээж үг хэллээ. JCI Монгол байгууллагын үүсгэн байгуулагч, үеийн ерөнхийлөгчид, салбар байгууллагын ерөнхийлөгчид, хүндэт сенаторууд, эрхэм гишүүд, за мөн тусгайлан энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн ментор болон менти та бүхэндээ JCI Монгол байгууллагын 30 жилийн мөн Mentorship for Ice шинэ төсөл үлгийдэн гарч байгаа энэхүү баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. JCI-чүүд бид сурснаа бусдаа үлгэрлэж, заах гэж, нийгэмдээ сайн сайхан зүйлийг бүтээх гэж, хамтдаа нөхөрлөх гэж энэхүү байгууллагт нэгдэн нийлдэг. JCI Монгол байгууллага 30 жилийн түүхэнд маш олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байна. Өнөөдрийн энэ Mentorship for Ice төсөл маш онцлогтой төсөл. 2019 онд JCI Central салбар байгууллага JCI Mentorship for Active Citizen төслөөр эхэлсэн түүхтэй. Харин 2022 онд энэхүү төслийг JCI Монгол байгууллагын 30 жилийн ойд зориулж туг төсөл болгон эхлүүлж байна. Энэхүү төслийг эхлүүлэхдээ бид 30 ментитэй 3 анги буюу 180 хүний бүрэлдэхүүнтэй энэ төслийг эхлүүлж байгаамаа. Энэ төслийн бас нэг онцлог буюу шинээр нэмэгдсэн зүйл нь олон улсын хамтын ажиллагаа байна. Нийтдээ 35 улсын үндэсний байгууллагын ерөнхийлөгчд болон JCI байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг болон өмнө нь ажиллаж байсан эрхэм хүмүүс орсон байна. Эндээс би онцгойлон хэдэн хүмүүсийг та бүхэнд дурдъя. JCI байгууллагын домог болсон ерөнхий нарийн бичгийн дарга Эдсэн Кодама ментор болсон байгаа. JCI байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргаар 6 жил ажилласан Ари Обилсон ментор болсон байгаа. Энэ жилийн JCI байгууллагын дэд ерөнхийлөгч JCI Монгол байгууллагыг хариуцж байгаа Дэвид Лук ментор болсон байгаа. Мөн JCI байгууллагын энэ жилийн ерөнхий нарийн бичгийн дарга Кевин ментор болсон байгаа. Бид анх энэ төслийг эхлэхдээ үндэсний ерөнхийлөгчдөр эхлүүлэе гэж зорьсон. Гэхдээ төслийнхаа ач холбогдол болон бусад зүйлийг харгалзаж үзээд энэ хүмүүст хүсэлт тавиад эдгээр хүмүүс маань бидний урилгыг хүлээж авч бидэнтэй
нэгдсэн байгаамаа. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлж байгаа, зохион байгуулж байгаа, оролцож байгаа бүх хүмүүсийн гишүүдийн өмнөөс энэхүү төсөлд оролцож байгаа GISA байгууллагын албан тушаалтнууд болон олон улсын GISA байгууллагын үндэсний ерөнхийлөгчдөө талархал илэрхийлмээр байна. GISA байгууллагын түүхэнд ийм олон улсын оролцоотой төсөл болж байсныг би өөрийн 12 жил байх хугацаанд бол сонсож байгаагүй. Тэгэхээр GISA Монгол байгууллага GISA байгууллагын 120 орчим улсуудын дунд анх удаа гэж хэлж болохоор маш том хэмжээний төслийг эхлүүлж байгаамаа. Энд зөвхөн Азийн улсууд биш. Маш олон орны улсууд орж байгаа. Өнөөдрийн танилцуулганд эдгээрийг та бүхэнд танилцуулна. Ингээд энд адаглан суугаа GISA Монгол байгууллагын 30 жилийн түүхэнд тодор гэрэлтгээр хөрөлцөн ирсэн нүдэн гялтсан менти нартаа маш их баярлалаа. Өнөөдөр та бүхэнд зориулж GISA байгууллагын гишүүд өдөржингөө та бүхэндээ сургалт орлоо. Та бүхэнд маш том гэр бүлд орох, маш том гэр бүлийг ойлгох, энэхүү байгууллагын соёл, портфолийг мэдрэх ийм сайхан боломж нэгдэж байна. Тэр дундаа GISA Mentorship Bank. Mentorship Bank-ийн энэ залуучууд үнэхээр азтай. Яг тэгэхээр намайг 2010 онд орж ирж байхад Батлан даагч нар GISA-гийн талаар хэлдэг байсан бол энэ 30 залуучуудад 15 салбар байгууллагын гишүүд түүхээ ярьж, туршлагаа судалж, зүйлсэлдээ оролцуулж, хамтдаа хөгжиж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ анги бол үнэхээр сайн бэлтгэгдэж чадвал GISA байгууллагын ирээдүйн манлайлагч залуучууд энд сууж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Mentorship for Active Citizen. Маш өндөр оролцоотой орж байгаа. Та бүхэнд маш их баярлалаа. GISA байгууллагыг мэдэхгүй гишүүд энд ирсэн байна. GISA байгууллагын арга хэмжээ, сургалт, уулзалт, хөтөлбөрүүд яаж болдго юм бэ гэдгийг та бүхэн харж байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь. Бид нэр маш олон зүйлийг хийж бүтээж идэвхтэй явдаг. Тэгэхээр та бүхэнд бас хизээ нэгэн цагт сонирхол GISA байгууллагын үе талга үргэлж нээлттэй байх болно. Mentorship for Rice анги. Энэ анги хамгийн хариуцлагатай анги байна. Яагаад тэгэхээр олон улсын төвшөнд Монгол улсыг төлөөлж, Монгол улсын нүүр царай болж GISA байгууллагыг 2022 онд удирдах байгаа үндэсний ерөнхийлөгчдтэй харьцах, тэднэртэй найз болох, тэдний туршлагыг судлах ийм боломж бүрдсэн юм шинэ анги байна. Тэгэхээр та хэд маань GISA Монгол байгууллагын 1200 гаруй гишүүд, 300 гаруй сенаторуудынхаа итгэл зүтгэлийг алдахгүй хичээж ажиллаарай гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсье. Ингээд энэхүү төслийг хариуцж ажиллаж байгаа GISA Централ салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Амар Болд болон удирдлагын багийн хамт олон гишүүдтэй амжилтыг хүсье. Та бүхэнд төслөө амжилттай хэрэгжүүлж ардан гараарай гэж хүсье. Хамтдаа 3 сарын 12 баха. 12-нд баяртайгаар энэхүү төслөө дуусгацгаая гэж хэлье. Баярлалаа.
үндэсний ерөнхийлөгчдөө баярлалаа. Харин одоо JCI Монгол байгууллагын 2022 оны удирдлагын багийн нийт гишүүдийг суудлаасаа өмнө мэдчилхийг хүсэж байна. Баяр хүргэцгээе, амжилт хүсье. Баярлалаа та бүхэндээ. Одоо эндэрт JCI Централ салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Отгон баярын амар бол таныг мэдчилгээ төвшүүлнө хэмээн урьж байна. JCI Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Докторор Бенцэр танд болон таны удирдлагын багийн хамт олон JCI Монгол байгууллагын үүсгэн байгуулагч Улсын баяр хэлж танд болон үеийн үндэсний ерөнхийлөгчд, өндөр сенаторууд, эрхэм гишүүд, мөнгөний тайлбар хүрэлцээрсэн зочид. За, алглан байгаа гэж хэлсэн. Дахин давтан хэлье. Алглан байгаа. Мэнтэ нартаа энэ оройн мэндийг төвшүүлье. Хайртай орныхон хөгжил дэвшил хүмүүр хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Өнөөдөр миний чадж байгаа зүйл юу байна? Таны чадж байгаа зүйл юу байна? Бидний хамтраад хийж чадж байгаа зүйл юу байна? Энэ болгоныг бид нэр төлөвлөн хичээн зүтгэл харна. Эх орныхоо хөгжил хүмүүр хувь нэмрээ оруулах үүрэгтэй. Энэ бол бидний үүрэг. Энэ үүрэгт JCI байгууллагаас, JCI Монгол байгууллагаас хэрэгжүүлж байгаа Mentorship for Rice төсөл маань үнэтэй хувь нэмрээ оруулнаа гэдэгт бол бид итгэлтэй байгаа. JCI Монгол байгууллага үүсгэн байгууллагатад 30 жилийн хэдийний аргатай үлдсэн байна. 30 жилийн хугацаанд маш олон нийгэмд өөрчлөлт үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж, маш олон эерэг өөрчлөлтийг Монгол улсын хэмжээнд, үндэсний хэмжээнд болон олон улсын хэмжээнд авчирсан баялаг төвхтэй үндэсний байгууллага байгаа. Хүмүүст цаг хугацаа тухайн бичтэд олддог. Энэ цаг хугацааг яаж ашиглах нь биднээс шалтгаалдаг. Өнөөдөр энэ тайванд байгаа ментор нартайгаа өглөөнөөс ахуулаад, өглөө 8 цагаас ахуулаад угтаж авснаас шанттай байлаа. Сургалтыг нь орж харлаа. Менторийнхаа оролцоог харлаа. Үнэхээр Монгол улсын ирээдүй гайхалтай байна гэдэгт бол итгэл төгс байхаар гайхалтай шилдэгүүд нь сонгогдсон төсөл маань орсон байна. Та бүхэндээ баяр хүргэе. Нийгмийн салбарын шилдэгүүд маань энд хүрэлцээрсэн байгаа. Хүндэт ногоон анги гэж нэрлэж байгаа. Нийгмийн идэвхтэй иргэдийг чиглүүлэн зааварлаж, түүнд туршлагаасаа өглөөлөн, дараа дараагийн заламж халаа болон улсынхаа хөгжилд юм үзүүлж байгаа хүрэлцэн ирсэн ментор та бүхэндээ баярлалаа гэдгээ хэлье. Шат тооцтой суугаа JCI байгууллагын заламж халаа бэлтгэхээр өнөөдөр цаг зав зарцуулан амралтынхаа өдөр энд сууж байгаа эрхэм үндэсний ерөнхийлөгчд, үүсгэн байгуулагчид болон одоо хамгийн шилдэг гэсэн шар гасттай та бүхэндээ бас талархлаа илэрхийлье. JCI Централ салбар байгууллага 2019 оноос заяа ерөнхийлөгч байгаа санаачлагаар JCI Mentorship болон Active Citizen for Global Goals гэх хоёр төслийг хэрэгжүүлж ирсэн. Үүнийг 2020 онд нэгтгэж нэг төсөл болгосноор өнөөдрийн Mentorship for Rice төслийн маань одоо суурь тавигдсан. Бид бүхэн энэ төслөөрөө дамжуулан өнгөрсөн хугацаанд нийтдээ 200 орчим ментийн нэрийг одоо амжилттайгаар бэлтгэн нийгэмд өгсөн байгаа. Үүнээс 100 гаруй одоо шилдэг залуучууд маань ажлын байраар хандаж өнөөдөр нийгэмдээ Монгол улстай татвараа төлөөд ажиллаа хийгээд явж байгаа. Мөн JCI байгууллах 20-30 орчим нь одоо гишүүн болсон ийм бүх бол байдаг. Ингээд Централ салбар байгууллага үндэсний байгууллагын туг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө бүхий л одоо чадлаа хичээн ажиллах болно. Ямар ч тач бид бүхэн 3 дугаар сарын 12-ны өдөр баяр хөөртэйгээр уулзнаа гэдэгт бол бүрэн дөрөв итгэлтэй байгаа. Тэгээ та бүхэн маань ментор нартаа зааж өгөх цаг өнөөдрөөс эхэллээ. Ментор маань өөрсдөө тэмүүлэн өөрсдөө менторудаас сурах энэ цаг мөч яваад амс эхэллээ. Та бүхэндээ өндөр амжилт хүсье. JCI Монгол байгууллага үргэлж мандан батлуулах шайн баярлалаа. Амар бол ерөнхийлөгчдөө баярлалаа. Тэгээд талархал төвшүүлье. Харин одоо JCI байгууллагын 2022 оны дэд ерөнхийлөгч Дэвид Люкийн мэдчилгээг хаттаас зорцгоо. Дэлгэцэд анхаарлаа хандуулсан.
National President Daniel with Orbital himself. Good evening. This is JCI Vice President Center, David Luke. Today is the opening ceremony for Mentorship for Rice, which is one of the events and projects that celebrates JCI Mongolia's 30th anniversary. The project matches with JCI Rice Initiative. JCI Rice stands for Rebuild, Invest, Sustain, and Evolve. It has 3 pillars: business recovery, workforce empowerment, and mental health awareness. This project, Mentorship for Rice, exactly matches with the JCI Rice Initiative, especially on workforce empowerment and business recovery. In this project, there are 90 mentors and 90 mentees, which I'm sure those mentors will inspire the mentees about JCI Rice, and I'm confident that they will all create impact on the community. I'm so excited to see the development of this project, and I look forward to a successful project. Congratulations, JCI Mongolia. Баярлалаа. Одоо та бүхэндээ Mentorship for Rice төслийн танилцуулгыг хөрвүүлэхэд бэл болоод байна. JCI Централ салбар байгууллагын Mentorship for Rice төсөл хариуцсан захирал Эрдэнэ цогтын Ану таныг тайлбарлаж байна. Та бүхэнд энэ орой мэндийг хүргье. Mentorship for Rice төслийн нээлтэнд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж дахин хэлмээр байна. За манай төслийн хувьд гэх юм бол JCI Монгол байгууллагын 30 жилийн ойг тохиолдуулан 3 анги, 30 менти, 30 ментороор бүрдсэн хамгийн өргөн хүрээнд хамрагдсан mentorship төсөл байгаамаа. За манай ангийнхныгаа эхлээд маш гоё танилцуулъя гэж бодож байна. Манай JCI mentorship ангийнхаа бүгд алгатайсай. За хоёрдугаар анги бол Mentorship for Active Cities ангийнхан алгатайсай. Гуравдугаар анги бол JCI Mentorship for Rice ангийнхан алгатайсай. За бид энэ 30 менти 3 ангаараа нийт 30 менти 90 ментигээрээ бид 3 сарын 12-нд гэхэд өөрийнхөө хүссэн зорилготой хүрэн мөн нийгэмдээ эрен нөлөөллийг авчих тийм залуучууд болж JCI ангийнхан маань бол цаашдын ирээдүйн JCI байгууллагын үндэсний ерөнхийлөгч заавал төрөөсэй гэж бодож хүсэж байна. Түүнээс гадна Active Cities ангийнхан маань бол бас нийгэмдээ тэргүүлсэн тийм байр суурьтай нийгэмдээ эрен нөлөөллийг үзүүлж өөрсдийнхөө дараа үеийн шин залуусуудыг манлайлалцай гэж хүсэж байна. Rice ангийнхан маань бол мэдээж Монгол улсын эдийн засгийг сэргээж хөгжилтөнд дэвшил нэмэр оруулах гэж бол итгэж байгаа болохоор та бүхнийгаа 30 улсын ментороос маш их суралцаарай гэж хүсэж байна. За манай төслийн 3 ангийн онцлогийн талаар бол манай төслийн ангиудыг хариуцсан дарга нар маань ангийн дарга нар маань бол танилцуулахар болно. Тэгээд би одоо бол та бүхэнд энэ төслийг хамтран хийж байгаа манай хорооны гишүүдийг бүгднийг танилцуулахыг хүсэж байна. JCI Mentorship ангийн даваа жаргал багш. Mentorship for Active Cities ангийн Кунаим. Mentorship for Rice ангийн Норсрон. Төслийн нарийн бичиг Товсрон. JCI Mentorship ангийн гишүүн Замлин Дэлгэрмаа. Active Cities ангийн гишүүн Хонгордол. Rice ангийн гишүүн Оюун Бэлэг. Бид бүхэн 3 сарын 12-нд хүртэл шадрахгүйгээр нэг ч ментийг алдаа хоцроохгүй бүх менторийнхаа урд хариуцлага хүлээн та бүхнийг энэ төслийг амжилттайгаар хамтран
дуусгахад хүч нэмрээ зарцуулах боллоо. Баярлалаа. Баярлалаа. Анадаа баярлалаа. Харин одоо Mentorship for Ice төсөл 3 өөр ангиас бүрдэж байгаа билээ. Хамгийн ихэнд эхэлсэн анги болох JCI Mentorship ангийн танилцуулгыг хийж өгнө хэмээн JCI Монгол Академийн нарийн бичгийн дарга Төрөв Сүрэнгийн даваа жаргалыг өрчөө. Бүгдэнд нь оройн төргийг JCI Монгол байгууллагын малгай төсөл болох Mentorship for Ice төслийн маань албан ёсны нэртэнд хүрэлцэн ирсэн эрхэм мөндөж та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Тэгэхээр эхний анги болох JCI Mentorship хөтөлбөрийн маань гол зорилго гэх юм бол бид нэр идэвхтэй залуу иргэдийн бүтээгээс гадна шилдэг JCI-чнийг гишүүдийг бэлтгэх зорилготой байгаа. Тэгэхээр энэхүү зорилгын хүрээнд бид нэр нийт 3 ажлын хүрээнд бол явагдана. Эхнийх нь бол мэдээж шинээр орж ирсэн байгаа 2022 оны шинэ гишүүд маань манай энэхүү ангийн маань ментор байгаа. JCI 15 салбар байгууллагын төлөөлөл болох 30 ментий болсон. Тухайн ментораа бид нэр хувийн хөгжил болон JCI байгууллагын үндсэн сургалтуудаар ерөнхийдөө сурахаас гадна эргүүлээд хоёр төсөв буюу 15 салбар байгууллагынхаа одоо өөх түүх дээрээс нь салбарын онцлогуудтай бол танилцуулсан цуврал сургалтуудыг бол оруулж гисэн. Түүнээс гадна JCI Монгол байгууллага болон эргүүлээд JCI байгууллагын үндсэн протокол дээрээс нь заавалж гүйцэх ёстой сургалтуудыг бол бас сурал маягаар 1 сарын 4-өөс хойш үзээ явсан байгаа. Мөн 2 дахь шатны хүрээнд тухайн яг JCI Монгол байгууллагын хүрээнд яг зөвсгөл гэж яг юу юм бэ үндэсний ерөнхийлөгчийн хүлээн авах. Дээрээс салбар байгууллагын ерөнхийлөгч зөвсгөл хүлээн авах ёслолтой бид нэр ээлж дараалал нь баг болгон хувааж явуулж байгаа. Энэ утгаараа бол илүү нөө салбаруудын түүхтэй танилцсанаас гадна салбаруудын онцлогийг өөрийн нүдээр дээрээс нь биетээр волонтер маягаар ажиллах нь тухайн хүмүүсийн маань бусад ганцхан өөрийн салбар гэлгүй бусад салбаруудын онцлогуудад танилцуулах томоохон чухал ач холбогдолтойгоор энэхүү ажлыг бас хамаарчилсан. За 3 дахь хэсэг буюу одоо бид нэр 30 ментийн маань 6 багт хуваагдаад тус төслийн төслүүдээр бол ажиллахаар явж байгаа. Тэгэхээр манай яг JCI Mentorship ангийн маань менторууд нь яг хэн байх юм бэ гэхээр JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчид, салбар байгууллагын ерөнхийлөгчид, мөн сенаторууд гэсэн бүтцтэйгээр явж байгаа. Яагаад тэгэхээр эдгээр хүмүүс маань JCI байгууллагын асар хариу туршлагатай тэр утгаараа эдгээр шинэ гишүүдтэй бол өөрсдийн туршлага мөн хэрхэн яаж JCI байгууллага болон хувийн ажил төлөвлөлтөөр карьер гэдэг зүйлсээ бий болгож болох уу гэдэг талаас нь бол өөрийн биеэр туршлагуудаа бол хуваалцах үнэтэй хэмнэмрээ оруулж байгаа. Тийм учраас ментор болсон нэг тэрхэм үндэсний ерөнхийлөгч болон салбар байгууллагын ерөнхийлөгч сенатор та бүхэндээ дахин талархал илэрхийлье. Мөн манай 15 салбар байгууллагын төлөөлөл болох 30 ментийн нартай мөн амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа, баярлалаа. Харин одоо JCI Mentorship ангийн хүндэт менторуудтай танилцсан та бүхэнд дэлгэцэнд анхаарлаа хандуулно. JCI Монгол байгууллагыг үүсгэн байгуулагч 1992 оны үндэсний ерөнхийлөгч Дэмжин Дөржийн галсан боёо Мэти Цэцэг. JCI Монгол байгууллагын 2014 оны үндэсний ерөнхийлөгч Санжаагийн Сайнбат Мэти Сэгдорч. JCI Монгол байгууллагын 2015 оны үндэсний ерөнхийлөгч Ганжавны Баярхүү. JCI Монгол байгууллагын 2017 оны үндэсний ерөнхийлөгч Бүрдогийн Батгишиг Мэти Золцая. JCI Монгол байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч Багсаржавын Батбаяр Мэти Оюун. JCI Монгол байгууллагын 2019 оны үндэсний ерөнхийлөгч Гамбатын Мөнхөрт Мэти Отгон Заяа. JCI байгууллагын 2022 оны ерөнхийлөгч JCI Монгол байгууллагын 2020 оны үндэсний ерөнхийлөгч Батмөнхийн Золбадрал Мэти Наранбаатар. JCI Монгол байгууллагын 2022 оны тэргүүн ерөнхийлөгч Содон Рэнцэнгийн мөнх дэлгэр Мэти Хишиг дэлгэр. JCI Монгол байгууллагын 2022 оны бизнес хариуцсан ерөнхийлөгч Додормагийн Тавар Мэти Ариун Баяр.
JSI Монгол байгууллагын 2022 оны төсөл хариуцсан төлөвлөгч Цэд аюулшийн төвшин жаргал Минти үлдсийн тэгш. JSI Монгол байгууллагын 2022 оны харилцан хамтын ажиллагаа хариуцсан төлөвлөгч Нэг улсын их дэлгэр Минти Эрдэм Од. JSI Монгол байгууллагын 2022 оны эрх зүйн ерөнхий зөвлөх гэрэлтийн төлөв Минти Алгирма. JSI Улаанбаатар салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Дамжинжавын Нима Минти Чинзэр. JSI Дархан салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Баяр Датанганбаяр Минти Дүлгөө. JSI Эрдэнэт салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Ганчингийн Батчаргал Минти Тэнүү. JSI Капитал салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Их төрийн Баасанжав Минти Онон. JSI Аз намхан далайн бүсгийн хөгжлийн зөвлөлийн 2001-ээс 2022 оны дараагаар JSI их хүрээ салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч нэг жаргалын одон томлого Минти Тэмүүжин. JSI Централ салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Отгонбаярын Амролт Минти Төвшин Заяа. JSI Лидер салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Совхтын Чинзэр Минти Хатбаатар. JSI Chairman салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Гантөмрийн Батамглаг Минти Жавхлан Төгс. JSI Эко салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Алтан галсын Болт Минти Шилэг. JSI Найрамд салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Жаргал сайхны их зул Минти Сүнбар. JSI Progress байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Жамбаллуугийн Эрдэнэ бэлэг Минти Наран Орчин. JSI Конгресс салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Мэмбарын Отхон Баатар Минти Амин Хүссэн. JSI Impact салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Батбаатарын Гамбуруу Минти Батөргөл. JSI Намадаг салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Дамдан Дөржийн Тулгаа Минти Мөнхөрдөн. JSI Грант салбар байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Эрдэнэбаярын Инхрима Минти Инхтул. JSI салбар байгууллагын сенатор Болон Сүрэнгийн Сүрчмэг Минти Хулан. За ментор Батцаяа мөн Минти Баш жаргал, ментор Батөмрийн Наран жаргал Минти Эрдэнэ тулг гэсэн байна. За та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Одоо Mentorship for Active Citizens ангийн танилцуулга хийж өгнө хэмээн JSI Централ салбар байгууллагын Mentorship for Rice төслийн хорооны гишүүн Хунаян таныг өргөж байна. За бүх ментор болон ментор нартай орой мэндийг хүргэе. За Mentorship for Active Citizens төслөө хариуцсан дэлгүүр доктор Хунаян байна. За манай ангийн хувьд гэх юм бол за ментинерийн хувьд гэх юм бол 20-25 насны залуучуудыг хоёр үе шаттай сонгон шалгаруулалт явуулах замаар сонгож авсан. За харин метродын хувьд гэх юм бол салбартаа манлайлагч буюу одоо шилүүдээ сонгон авч мөн одоо залуучуудын хөгжилд хувь нэмэр оруулах ийм хүсэл тэмүүлэлтэд одоо метродыг бол оролцуулж байгаа юм аа. За харин манай одоо ангийн одоо Mentorship for Active Citizens ангийн гол зорилго нь гэх юм бол одоо ментинарыг хүүхний хөгжлийн сургалтуудад хамруулах замаар тэдний хүүхний хөгжлийг дэмжих мөн тодорхой мэдээлэл олж авах боломжийг олгох. За мөн дээрээс ментортой болгох замаар ажил амьдралын одоо чиглүүлэг авах мөн одоо тэр хүмүүсийн туршлагаас нь суралцахын боломжуудыг бол олгож байгаа. Харин менторуудын хувьд гэх юм бол одоо ментитай болох замаар тий одоо цаашд хамтран ажиллах өөрийн гэсэн ментитай болох юм боломж олж байгаа. За мөн энэ ангийн гол одоо онцлог нь гэх юм бол ментинар маань доктортой хөгжлийн зорилт одоо 17 зорилттой чиглэсэн төсөл боловсруулж үүнийг хэрэгжүүлж бас нийгмийн идэвхтэй
хөгжүүлэх, дээшлүүлэх, бусдаас суралцах, хариуцлагатай байх зэрэг юм боломжуудыг олж чадна. За харин менторуудын хувьд гэх юм бол дан ганц ментитай ажиллах биш, бусад одоо оролцогч ментортай холбоотой байж тэр хүмүүстэй бас харилцаа холбоо тогтоох ийм одоо том боломжийг олгосон одоо хөтөлбөр байгаа. Тийм учраас одоо ийм том боломжийн эзэн болсон одоо манай ногоо анги буюу Mentorship for Active Citizens ангийн одоо бүх ментор болон менти нар одоо оролцогчдод амжилт хүсье, бас баяр хүргэе. За баярлалаа. Баярлалаа. Mentorship for Active Citizens ангийн хүндэт менторуудтай хамтаа танилццгаая. Та бүхэн дэлгэцэнд анхаарлаа хандуулна. Минти нацаг барьж. Минти болор цэцэг. Минти Баттүр. Минти наран заяа. Минти оюун түлхүү. Минти эрчим хорлоо. Минти алтчин. Минти оргил. Минти миндамар. Минти цэнгэлмаа. Минти хонгор зул. Минти шин баяр. Минти гүнбэлэг. Минти оюун. Минти тэргэл. Минти ариун болт. Минти жамин сүрэн. Минти даваа жаргал. Минти инхчин. Минти имрэл. Минти халуuna. Минти нансалмаа. Минти ануучин. Минти бэлгүүн заяа гэсэн байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Харин одоо Mentorship for Rise ангийн танилцуулга хийж өгнө гэмээр JCI Монгол байгууллагын гадаад төсөл хариуцсан захирал Шивбатын Норов сүрэн таныг тайлбарлаж байна. Сайн бацаана юуны өмнө хүнсний ирсэн зочдоо менторуудаа маш их баярлалаа. Энэ орой мэндийг хүргье. За JCI Монгол байгууллагын төвс болох Mentorship for Rise төслийн Rise ангийн танилцуулгыг товчхон хий. Уг ангийн үндсэн зорилго нь юу байсан бэ гэхээр гарааны бизнес эрхэлдэг JCI Монгол байгууллагын үндсэн гишүүдэд боломжийг олгоё гэсэн зорилготойгоор JCI байгууллагаас олгодог 4 үндсэн төсөл байдаг тийм. Тэрний хувийн хөгжил, бизнес хамтын ажиллагаа, олон улсын хамтын ажиллагаа гэсэн ийм 3 боломжийг олгохоор энэ ангийг байгуулсан. За манай 30 менторууд бол бүгдээр гарааны бизнестэй JCI Монгол байгууллагын үндсэн гишүүд байгаа. За уучлаарай, юун дээр тоон дээр анд орчлаа. Бидний зорилго 30 байсан. Гэхдээ үүнийг давуулан биелүүлээд 35 менти болсон байгаа. За манай менторуудад маш их онцлог байгаа. Олон улсын 35 өөр татагдаагүй тоогоор өөр улс орнуудын JCI байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, JCI байгууллагын үндэсний байгууллагын ерөнхийлөгчд дөр бүрдсэн байгаа юм гайхалтай анги бүрдсэн байна.
За одоо үүний дараа дэлгэцэн дээр менторуудын маань танилцуулга явна. За Rise ангийн ментид нартаа амжилт хүсье. Халуун баяр хүргье. Орон суугчдад баярлалаа. Харин одоо тайлснаа JCI Монгол байгууллагыг үүсгэн байгуулагч 1992-1993 оны үндэсний ерөнхийлөгч Дэмжиг Дөржийн галсан буян таныг мэдлэг дэвшүүлэн хэмээн өөрчлөн халуулгад дэвшээр өгөх авсаа. За үнэхээр цэцэг шиг гоё алгалсан та бүхэндээ энэ оройн мэндийг хүргье. Саяхан бид нэр цагаан сараа тэмдэглэсэн. Миний хувьд бол цагаан сар их утга учиртай баяр болчиход байгаа. Бид цагаан сар гэдэг маань бид залуучуудаа одоо Монголынхаа уламжлал энэ Монголын одоо түүх соёлыг залуучуудаа өвлөхийн тулд цагаан сар гэдэг баяраараа энэ бүх заншлуудаа ингээд танилцуулж залуучуудаа сургасан ийм сайхан баяр байна. За өнөөдөр JCI Монголын менторшипийн төсөл маань бид нөгөө зөвхөн хөдөө орон нутагт мал малддаг байсан хүмүүс маань хотод орж ирээд хотын соёл, бизнес, хүмүүстэй харилцаа үүссэн энэ үед бол одоо бид залуучууд сурах юм маш их байдаг. Бие биенээсээ сурах. За ингээд миний бодлоор энэ төслөл JCI-ийн одоо та бүхний ах эгч нар зарим ах эгч нар байгаа найз нартаа мэдсэн чаддаг юмудаа одоо зааж өгөх ийм сайхан боломжийг олгож байгаа сайхан төсөл гэж би бодож байна. За залуучууд одоо түрүүн даймын хэлж байгаа хэлсэн 3 сарын 12-нд одоо энэ төслийг хаана гэж би бол энэ төслөд хаагдахгүй төсөл юм байна гэж ойлгож байна. Хэдийгээр хаагдсан болсон ч гэсэн та нар бол ерөөсөө энэ суралцах ментортойгоо найзлсан байна, ахчин болсон байна. Энэ насан туршдаа энэ төслүүд та бүхэнтэй цуг явна. Та бүхэн зөвхөн энэ төсөлд орсноор одоо Монголын энэ хайрцаг дотор ороод 3 сарын 12 гэхэд энэ хайрцагнаас гараад нөгөө найз нартайгаа хамтарч за зарим нь олон улсын ихэнтэйгээ найзлаад ингээд нүүр хагараад ийм сайхан ийм боломжуудыг ийм гоё төслийг одоо та бүхэн гарч хийж байгаад бол миний хувьд амар атаарх чинь бидний хувьд бол тийм юм байдгүй байсан. Ер нь монголчууд айгүй бүүрэг гэдэг хүнээс юм асуухаар ингээд одоо бол сайхан асуухад сайхан тайлбарлаж өгдөг. Бүгдээрээ та яг цэцэг шиг сайн бүгд гарч ирсэн инээгээл та бүхэнтэй ийм дотн найрсаг байна. Монголын одоо бид нар жоохон хотоос гарсан амар гоё цэвэр агаартай ийм гоё газар, ийм гоё цэцэгнүүд ингээд та нар ч гэсэн цэцэг шиг байгаа. Дандаа ийм байгаасаа гэж би хүсэж байна. Телевизээр хотод ороод ангууд утаа нөгөө телевизээр биенийгээ яагаад энэ асуудлуудаас та нар энэ хайрцагнаас арай өөр гараад ингээд энэ гоё Монголын нийгмийг бүтээхийн тулд ингээд бүгдээрээ хамтраад ингээд ийм сайхан нийгмийн төлөө хамтдаа байвал одоо бидний бид энэ байгууллагыг байгуулсан бидний хувьд та бүхэн бид нар бол үнэхээр баярлах болно. Тэгээд хийж байгаа JCI Монгол, JCI Central за заяада энийг төслийг санаачилсан тийм энэ бүгдд нь би бас баярлалаа гэж хэлмээр байна. Үүнээс гадна бас дэлхийн JCI-гийн мундаг Эдисон Кадама гэдэг хүн бол миний үед бас байсан хүн байгаа. Та нар үгийн мэднэ үстэй тийм JCI бол ресторан биш. JCI бол фитнес. Ресторан бол та нар мөнгөө төлөө тоолоодно. JCI бол та нар хөдөлмөрж ээж тэрнээсээ өөрийгөө гоё болгодог, сурдаг байгууллага. JCI бол боломж. Та нар одоо айгүй олон өнгөтэй боломжуудаар одоо атгаж авч байгаарай. Баярлалаа.
Галсан буян танд талбар төвшүүлье. Дахиад албатай сонсъё. Баярлалаа. Харин одоо та бүхэн дахин дэлгэцэн анхаарал хандуулна уу? Mentorship for Rise ангийн менторуудтай хамтдаа танилццгаая. Баярлалаа. За, Rise ангийн менти нэрийг бол бид хараахан хуваарлаг байгаа. Ирэх даваа гарагт хуваарлах болно. JSI Монгол байгууллагын хүндэт гишүүд, JSI Монгол Академийн хамт олон менторууд болон менти зочин илтгэгч та бүхэндээ хүн талархал дэвшүүлье. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Хамтдаа дурсгалын зураг авах байгаа. За, түүний өмнө хамтдаа нэг дуу дуулцгаая. За, та бүхний сайн мэддэг дуучраас хамтдаа дуулахыг хүсэж байна. Босоод бас дуулж болно шүү заавсаа. Гой бүжгэлж болно. Учирлын хорвоо. Гитар гайгүй сонсогч байна. Дахиад жоохон чангалаад өгөөрэй гитар микрофоныг.
Хайртай учихгээ Улс ярна Навцаа дэлгэхгээ дургнол Үндэснөө Сарыг талдахгээ Улс ярна Санаа надахгээ Хүн тимүүлэнэ хамтад болцгаая Энэ хорвоо чирди хорвоо На на ни на Ирэх өдөрлөн чичирдэн үлэрлээ Цэцэг наацаа Билгсэн ургамаа Зэмлэдээ дүр эдлэн Бүжнээ Өнгөн сарын Дозгондоо шигээ Next up. Чичирдэн үлэрлээ Ахтамганы дөрөв Энэ хорвоо Ирэх өдөрлөн чичирдэн үлэрлээ Ирэх өдөрлөн чичирдэн үлэрлээ Ирэх өдөрлөн чичирдэн үлэрлээ За баярлалаа бүгдээ хамтдаа зураг авахцгаая тайсан өмнө хүрчилгээг урьжээ Бид итгэдэг бид нарнэгтэй итгэл үнэмшилтэй үнэн чавхан эргээр мандаж бид итгэдэг бид олоодаа ирээдүйгээ улам гэрэлтүүлэн эрх чөлөө гүйлэн үлдээ